Хүнд Монголын мэдээлэлээс илтгэсэн үчи мэдээ хүргэж байна. Манай улсын хөдөлмөрийн насны хүн амын 15%-ийг бүрдүүлж байгаа бичил уурхай эрхлэгчид нэгдэн холбоо байгуулж эрх ашигаа хамгаалахар болжээ. За өмнө нь газрын баялаг олборлож байсан иргэд анхудаа нэгдэн Нинжа гэдэг нэрнээсээ салж бичил уурхайчд болохоо зарлалаа. Манай улсад албастайгоор 100 мянган орчим иргэд гараагаар ашигтмалмал олборлож байна. Бидний хэлдгээр Нинжа нар буюу аль бие усны нэрэнд бичил уурхай эрхлэгчид холбоо байгуулахар болжээ. Баруун зүүн төвийн бүсийн салбар нэгжээ байгуулад байгаа бичил уурхай эрхлэгчид хамтран холбоо болсноор олон өөрчлөлт гарч эхэлсэн гэж байна. Өнөө хуучин одоо хэцүү хүнд ингээд зүгтаагаад ингээд явсан үеийн нарийн уулцсан шүү дээ. Хүмүүсийн ойлголтолд ч өөр болсон. Одоо бид ерөөс нэгдсэн зохион байгуулалтанд ороод энийг ерөөс ажлын байр болгоё. Тэгэхээр хөдөлмөрийн хуулийн дээр ч 18 насаараа хүнийг ажилд авдаггүй шүү дээ. Тэрнтэй адилхан одоо аль талынхаа хуулийг баримтлаад бид нар энэ үйл ажиллагааг явуулна. Хуучин бол одоо яг ээжигээ дагаад аавыгаад хүүхдүүд ирдэг байсан. Тэр хүүхдүүдийг бол одоо сургууль мургуул завсарсан хүүхдүүдийг төрөвчийн сургуульд хамруулад явж байгаа. Цэцэрлэгт өгч чадахгүй байгаа хүүхдүүд цэцэрлэгтээ яриад бас явж байгаа. Ер нь ийхүү анхан шатны алтнууд бол хэлдэд эхэлсэн. Олон нийтийн дунд гарааргаар ашигтмалтмал олборлогоо иргэдийн тухай таатай бус олон мэдээлэл өгдөг. Гэмт хэрэг байнга шахуурдаг, байгалыг сүтгэж өгнөгээд олон сөрөг мэдээлэл өгдөг. Тэгвэл бичил уурхай эрхлэгчид нэгдэж чадсанаар хөдөлмөр хамгааллаас жуулж нөхөн сэргээлттэй ч хийж эхэлсэн байна. Нөгөөр хэлбэл бараг 20 жил ангаараа хувь хувийнхаа амьдралыг зохицуулж байсан бичил уурхай эрхлэгчид нэгдсэн зохион байгуулалтанд орж эхэлжээ. Энэ одоо олон залуучууд өөрсдөө зохион байгуулад ингээд төрийн бус байгууллагын одоо хуулийн дагуу эвлэлд нэгдэж одоо байгаа нь бол одоо маш их хүчтэй сонсогдож байгаа. За энэ одоо нэг нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамны хувьд одоо манай зүгээс Монголын бичил уурхайтын асуудал хариуцсан гэл тасаг бий болгооч гэдэг шаардлагыг бид нар тавьж байгаа. Холбооныхон улсын хэмжээнд гарааргаар ашигтмалтмал олборлогоо иргэдийг нэгтгэхийг уриаллаа. Учир нь нэгдэж илүү нэгдсэн зохион байгуулалтанд орсноор эрх ашигаа хамгаалах, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх боломжтой гэж үзэж байгаа байна. Дараагийн мэдээ орнотгоос илтгэлээ. Хөдөөд ажиллаж байгаа цагдаагийн бие бүрэлдэхүүнд техникийн дэмжлэг үзүүлсэн байна. Зам харгуй муутай завхны цагдаа байгууллагад автомашины шинжил хийхэд нь тусалжээ. Завхан аймгийн цагдаагийн газар 4 автомашинаар парк шинжилэл хийж байна. Аймгийн засаг даргын тамгын газраас санхүүжилтийг нь шийдсэн байна. За өнөөдөр цагдаагийн ерөнхий газрын бие бүрэлдэхүүн завхны цагдаагийнх нь түлхүүрийг нь гардууллаа. За бид өмнө нь хэсгийн төлөөлөгчдөө 17 хүнийг бас машинжуулж байсан. За мөн одоо цагдаагийн байгууллагын одоо ажилтнуудыг туслах ажилтан гэр бүлийг нь цалинжуулах ажлыг зохион байгуулж байна. Хэдүүгээр одоо цагдаагийн байгууллага өөр өргөтэй ч гэсэн аймгийн засаг даргын хувьд бол өөрийнх нь нэг үүргийг хэрэгжүүлж ард түмний амгалан тайван байхын төлөө хичээдэг энэ хүмүүсээ аль болохоор бас дэмжиж бид хамтран ажиллана. Дараагийн зорилт бол бид нар аймаг руугаа орж байгаа эсгүүдээ тодорхой одоо томоохон цэгүүдээ камержуулах ажлыг бас зохион байгуулахаар төлөвлөж байна. Завхан аймгийн цагдаагийн газар, Завхан аймгийн засаг даргын намын газраас ингээд хөгийн тэргүүлийн 4 машиныг ингээд өнөөдөр гардуулж байна. За энэ тээврийн эрсдлүүд одоо гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, зогсоох чиглэлээр болохоор ингээд бид ажилланаа. Гэмт хэрэг тэмцэх нийгмийн журмыг сахиулахыг гүйцэтгэхэд унаа сайтайхан ажлын үзүүлэлтэнд нөлөөлдгөө гэж цагдаагийнхан хэлжсэн. Эдгээр машинаар Завхан аймгийн Төв Улаастай болон Тосон Цэнгэл сумдад хөдөлгөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ гэж байлаа. Дээрхийн гигантын 14-р Далай лам Монголд 1979 оноос хойш 8 дахь удаага залран ирлээ. 3 хоног Монголын сүсгтэн улсанд сургаал номоо айлдсан тэрээр өнөөдөр нутаг утсан байна. Өнөө өглөө Далай лам Монголын хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа. Жилийн өмнө эрэхтэй архиа багууж айргаа тавар уухыг захиад явсан дээрхийн гигантын энэ удаа хэрхэн зөв амьдрах ухааныг сүсгтэн улсанд айлтлаа. Өөхөхгүй юм шиг арж огт амьдраагүй юм шиг хорвоогоо салах тэрэл замаар хүн төрлөختөн өнөөдөр амьдраад байна шүү гэдгийг тэрээр сануул юм а. Хэд их эд мөнгөн хүн чанар ертөнцөөс ангиж ирэхгүй гэсэн түүний болгоомжлол сүсгтэн олон тавьсан сургаал номоос нь ажиглагдж байлаа. Тиймээс элдв бүхнийг зах зөвхөн үннийг хүмүүндээ хүргэж байгаа гэдгийг ч өнөөдөр хэвлийнхэн загссан юм. Төвд Монгол хоёр түүхийн хоцорсон ихэр ах дүүс юм. 21-р зуунд гадны эд юмсын нөлөөнд их автахгүй. Дэлхийн ихэнх оронд дотоод сэтгэлийн асуудал тулгарч байна. Аливаа зүйлд ухаалаг, улсууртай, бодиттой хандах учиртай. Тиймээс буддын соёл шинжлэх ухааны ялгааг би байнга хэлж байгаа.
Буддын шашин бол би дотоод сэтгэлийн амар амгалан олоход чиглэдэг юм а. Хэдийгээр би 50 жил эх орноосоо хол цагаачилж яваач энэ хорвоогийн амьд амьтан бүхний сайн сайхны төлөө залбирч ирлээ. Хиндэж буддын шашныг хөгжүүлэх боломж байгаа шүү. Ямар ч шашин хүндтгэн эв зүг нь олох учиртай. Аливаа зүйлийг бодиттой харж бүхий салбарыг олонд хүргэх нийт хэвлэл мэдээлэхний үүрэг гэж би бодож байна. Хамгийн чухал нь хэвлэлийнхэн хариуцлагатай байх хэрэгтэй. Та бүхэн архийг сурчилж болохгүй. Ийхүү тэрээр энэ удаа зөв амьдрал хорвоо ертөнцийн сайн муугийн ялгааг дахиад нэг нарийн тунгаан дэнслэхийг Монголын сүсгтэн олнуудад захилаа. Мөн анх удаа хэвлэхэд хариуцлага гэдгийг сануулсан юм. 10 жилийн дараа Монголд морилсон далаа өгшийн 3 хоног сүсгтэн олонд ном сургаал айлтсан цөөн цагт ван авшиг хүртээсэн үйл явдлын өнгөрлөө. Одоо гадаад мэдээ танилцуулъя. Европын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч агуулга мусульман шашинт эмэгтэйчүүдийг хүчээр богтлон эхнэрээ болгодог ясыг эсэргүүцэн тэмцсээр байна. Европын лалын шашинт орнуудаас ирсэн цагаач бүсгүйчүүд өнөөг хүртэл хүчээр богтлогдсон хайргүй хүнийгээ гэрлэх явдал өнөөдөр ч гарсаар байгааг Брюсселийн эмэгтэйчүүдийн дуу хоолой байгууллагын мэдэгдэж байгаа юм. Тэд ийм гэрлэлтийн эсрэг сүүлийн 10 гаруй жилийн турш тэмцэж байна. Европарламентд ч энэ асуудлыг хилцсэн багварлыг зохиогуулсан энэ үеэр альва улс орны ёс заншил шашин шүтлэхийн тухай биш харин хүн бүр тэгш эрхтэйгээр сонголтоо хийх ёстой талаар хөндөж хэлсэн байна. Алж улсын иргэн байсан бие даан сонголтоо хийх нь хүний үндсэн эрх гэдгийг энэгээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч байгууллагын тунхаглаж байсан бөгөөд эмэгтэйчүүд хүчээр богтлогдохын эсрэг улс орн бүр өөрийн хүчин чармайлт гаргах хэрэгтэйг уриалсан байна. Унгарчууд энэ үйл мөнгөн дэвсгэр дээр байраа дулаацуулах нэ. Гэхдээ энэ нь одоо ашиглаж байгаа мөнгөн дэвсгэртүүд биш. Ашиглалтнаас аль хэдийн гарсан цаасан мөнгнүүд юм байна. Цаасан мөнгнүүдийг жижиг хэсэг болгож сайтар шахан цаасан тоосго хийсэн байна. Өвлийн өдрүүдэд байраа халаа гэж энэ мөнгөн тоосгоо засгийн газрын бус байгууллагууд руу илгээж байгаа юм а. Ийм мөнгөн тоосго түлж үтсэн хүмүүс нүүрс дутхааргүй илчтэйг нь гайхаж байна. Гэхдээ хинч хуучны мөнгөөр хийсэн нэг тоосгоор хичнээн их зүйл худалдаа авч болохыг ч тооцоолохыг хүсэхгүй байгаа гинэ. Москва хотод цардмал зам дээр идэв зүйл ирээчж бичсэн хүмүүс торгож бүр хорих ялаар шийтгэхээр болоод байна. Нийслэл хотын монополийн эсрэг холбооны албанаас цардмал зам дээр зураг зурж элдв зүйл бичих хорхоотой хүмүүсийг ийхүү торгож шийтгэхээр санал болгожээ. Хулчдч ийм үйлдэлийг танхаан хэрэг гэж зөвлөлтийг дэмжиж байгаа юм. Одоогоор 500-аас 1000 рублээр торгох эсвэл 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оноох санал тавьж байна. Дубай хотны улсын авт үзэсгэлэн удаа нэгдэж байна. Энд олон улс орны 150 гаруй машин үйлдвэрлэгчид сүүлийн үеийн 500 гаруй загварын машинаад дэлгэн танилцуулж байна. Америкийн нэгдсэн улс болон Европын автомашин үйлдвэрлэгчид Дубайн үзэсгэлэнд люкс ангиллын машинуудтайгаа ирсэн байна. Тухайлбал алмаз эрдэнийн чулуугаар чимгэлсэн 2.3 сая долларын үнэтэй машиныг эндээс үзэж болох юм а. Японы автомашин үйлдвэрлэгчид ч сүүлийн үеийн загваруудтайгаа иржээ. Япончууд ойрх дорнодын автын зах зээлийн 70 орчим хувийг эзэлж энэ жил йений ханш өндөр за дээр нь үйлдвэрлэлийн гол бааз болсон Таиланд үерийн гамшигт өртөд байгаагаас энэ бүс нутагт нийлж байгаа машиныхын хувь хэмжээ 60% буураад байгаа юм. Та удирдах албан тушаалд очимоор байна уу? Танаа байгууллагад сайн менежер, итгэл даах ажилтан хэрэгтэй байна уу? Тэгвэл та бидэнд ханд. Зөв бодлого, сайн менежмент. Монголын менежментийн холбоо 20 жил.
Бүхэнд бид Монголын мэдээг агентлагаас бэлтгэсэн үд мэдээ хүргэлээ. Эрхэм үзэгч та сайхан амраарай.